1933 оны 1-р сарын 30 Берлин хот. Дэлхийн 1-р данд ялагдаж гутамшиг амссан Германы ард түмний хувьд ямар нэгэн агуу удирдагчийг хайсан, ямар нэгэн итгэл найдварыг хайсан тийм цаг үе байлаа. Рейхстагд усан нэг ихтгэл дээр нэг ирхэм орж ирнэ. Тэр хүний яриа намуух эхэлнэ. Германы канцлер л шинээр томилогдсон. За ингээд энэ хүн маш намуухнаар ярьж эхэлнэ. За энэ хүний яриа бол урвалтын тухай, дотоодын дайснуудын тухай, за дээрээс нь Герман үндэстнийг хэрхэн дахин агуу болгох тухай ярианууд суурч эхэлнэ. Unsere eigene Nation, unseres eigenen Volkes liegt. In uns selbst allein liegt die Zukunft des deutschen Volkes. За энэ явдлаас ердөө 6 жилийн дараа гэхэд 60 сая хүний аймыг авч удсан дэлхийн 2 дугаар дайныг Герман улс өдүүлнэ. Адольф Хитлер бол нэг алдартай зураач байгаагүй. За дээрээс нь дэлхийн 1-р дайны ахмад зүтгэлтэн төдийл хүн байсан. Тэгэхээр энэ хүн яаж ажиулдурдсан, соён гэгэрсэн Герман орныг дайн руу хөтлөж чадсан юм болов? Хариулт нь риторик. Риторик гэдэг нь товчондоо бол уран яруу үг юм л да. Гэхдээ риторик бол тийм өөртөө бол тийм шууд сайхан муухай гэсэн санаа байхгүй. Энийг бид өдөр тутамдаа ашиглаж л байдаг. Сайхан газар орныг тайлбарлах, сайхан хүлэг мөрдийг тайлбарлах, за өвшөө юу гэдгийг эх орноо магтан дуулгach байд юм ийм зорилгоор бид нар риторикийг ашигладаг. За энгийн жишээ авч үзүүлээ л да. Жишээлбэл капитализм гэдгийг бид нар хүнээ барьж мүлждэг гэж тодорхойлж байгаа юм бол нэг хэрэг болно. За эсвэл капитализм бол хөдөлмөрлсөн хүн олдог нийгмээ гэдэг хэлэх юм бол энийг ари өөрөөр илэрхийлж болно. Ийм байдлаар бид нар тодорхойлт ашиглаад ч юм уу риторикийг үүсгэж болно. За эсвэл зүгээр үгэн дээрсэн бид нар ашиглаж болно. Та нар сайн мэднэ. Хүний нүд гэдэг үгийг бид нар 2 янзаар, 3 янзаар илэрхийлж болно. За эхнийх нь бол зүгээр нүд. Дарааг нь юу гэж хэлэхээр хүндэтгэлийн хэлбэрээр хэлмээр бол бид энийг мэлмээ гэж болно. Хэрвээ бидний нэг их дорн жутгаар хэрэглэгээвэл цэхэр гэж хэлж болно. Тэгэхээр риторик гэдэг бол нэг ийм л зүйл байгаа. Яг өөрт нь бол сайн бас муу гэх зүйлгүй. Тэгэхээр риторик нэг өвдөс байгаа юм л да. Тэр нь юу вэ гэхээр хүний сэтгэлийг хөдөлгөж чадна. Ерөөсөө хүний сэтгэлийг хөдөлгөн төсөөлөл үүсгэнэ. За нэгэнт хүний сэтгэлийг ингээд хөдөлгдөг юм бол нөгөө нэг асуудал үүснэ. Юу гэхээр нөгөө логикийг булангартуулж чадна гэсэн үг. Хэрвээ логикийг булангартуулж чадах юм бол хүний эрүүл сэтгэлгээ нөгөө нухацлаа сэтгэлгээнд ямар нэгэн гажуудал авчрах боломжтой гэсэн. За ийм юмыг чадамгаа ашигладаг хэсэг хүмүүс бий. Энийг чадамгаа ашиглаж, энийг улс төрд ашигладаг ийм хүмүүсийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр демагог гэж нэрлэдэг. За энэ грек үг л дээ. Өрөвчний грекийн хот улсуудын үед л энэ хүмүүсийн уран үгээр, сэтгэл хөдлөлөөр, айдас хүйцээр удирддаг хүмүүс байсан. Тэр хүмүүсийг бид нар демагог гэж нэрлэдэг баг. Тэгэхээр бидний өнөө цаг үеийн демагогуд байна л да. Жишээлбэл Дональд Трампыг зарим хүмүүс демагог гэж хэлдэг. За энэ демагог гэдэг хүн байдаг юм байж. Манай Монголч гэсэн энэ демагог төрлийн хүмүүс бий. Та бүхэн төсөөлөд үзээрэй миний илтгэлийн төгсгөлд. Тэгэхээр энэ демагог гэдэг хүн нэг тийм 3 төрлийн арга ашигладаг юм байна л да. Тэдэнтэй хэдүүлээ сайн танилцаад байв. Хэрвээ бид энэ демагогийн 3 аргыг сайн мэдж явах юм бол өөрсдийнхөө тунгалаг сэтгэлгээг демагогуудаас хамгаалах боломж нэгднэ гэсэн үг. Тэгэхээр демагогуудын эхний арга бол ерөөсөө л хүмүүсийг хуваадаг. Хотынхан, хөдөөнийхэн эсвэл юу гэдгийг манай намынхан, танаа намынхан, баруунтан, зүүнтэн гэх мэтлэн байдлаар хуваадаг. Хуваагаад л байна. Нөө эртний Ромын алдартай хуваа, талцуул, эзэгнэ гэсэн энэ зарчмыг ашиглах гэж оролддог. За ингээд хуваасныхаа дараа 2-дугаарт нь демагог гэж юу гэдэг вэ гэхээр ерөөсөө л эсрэг талаа дандаа чөтгөр хэмээн итгүүлдэг. Чөтгөр буюу нийгмийг бүснүүлж байгаа хүмүүс, жинхэнэ ангийн дайсан, за юу гэдгийг ямар ч лсэн биднээс өөр бидний үнэт зүйлийн эсрэг явж байгаа. Тэр хүмүүс бол эх орноосоо урвагсаж гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар галт цогтой үгс ашиглаад эхэлдэг. За Хитлерийн хувьд бол еврейнэр бол үндэсний дайсан болж исэн. Бид заавалчгүй германч гэдэг юм хоолоо сайх хэрэггүй Монголд ч гэсэн ийм явдал болж исэн. Маш ойрхондоо жишээлбэл хувьсгалын үеэр юу ярьдаг байсан бэ гэхээр лам одоо феодлуудыг бол хувьсгалын эсрэгүүн гэх маягтай явдаг байсан. За тэднээс болж бидний ардын засагч гэдэг юм эсвэл бидний байгуулах гэдэг энэ коммунизм амжилтанд хүрэхгүй байгаамаа гэх маягтайгаар ийм ярианууд жиш явдаг байсан. Өнөөдөр ч гэсэн явж байна. Жишээлбэл зарим нэг аж ахуйн нэгжүүдийг одоо улсын дайсан мэтээр цоллоод явж байна шүү дээ. Үнэхээр тэд нар дайсан мөн үү? Үнэхээр тэд нар
Монгол улсын эрх ашигын эсрэг байсан уу юу гэдгийг бид мэдэхгүй. Гэхдээ биднэрт юу шийдэж байна вэ гэхээр ямар нэгэн айдас, ямар нэгэн үзэн ядалт шийдэж байна гэсэн. За инхээр юу бид нар хойш нь хөтлөж ийнөх нөгөө демагогийн 3 дахь арга нь дандаа айдас, үзэн ядалт эсвэл ямар нэгэн бахархалтай холж идэг. За нэг ялангуяа айдас, үзэн ядалтыг бол түгээмэл ашиглана. Айдас, үзэн ядалт. Юу вэ гэхээр тэд нар бидрийг хорлох гээд байна. Бид нар тэднэрт хорлогдох гээд байна. Тийм учраас та нар айх хэрэгтэй. Эсвэл та нар тэднийг үзэн ядах хэрэгтэй. Яагаад гэвэл тэд нар бидний дайсан гэсэн энэ юм эсийг илэрхийлдэг. Гэтэл яг үнэндээ тэр дайсан гэдэг байгаа хүмүүсийн зэрэгцээд очиод харах юм бол зүгээр л бидэнтэй төстэй. Магадгүй танаас нэг баг зэрэг өөр үзэл бодолтой хүмүүс байж идэг. Тэр энэ хүмүүсийг дайсан мэтээр хөөргөж харуулахын тулд уран үгсийг хэрэглэдэг. Тэр айхтар хүний сэтгэлийг хөдөлгөх өвдөлттэй үгнүүдийг хэрэглэдэг нь демагогийн аргууд байна гэж. Тэгэхээр демагогийн тухай ийм нарийн техник хэрэглэдэг учраас та хизээ нэгэн цагт хин нэгнийг сонсоод таны амьсгаач нь давчтаад зүрхний сөөлчн хурцаад хин нэгнийг үзэн ядах гэдэг бол тэр мөч хамгийн чухал. Тэр мөчөд та яг өөрийгөө зогсоох хэрэгтэй. Тэгээ юу гэж бодох хэрэгтэй вэ гэхээр энэ илтгээд байгаа хүний ярианд яг аргумент байна уу? Энэ хүний яриад байгаа шиг тийм ноцтой зүйл мөн үү? Яг их сурвалж нь юу вэ? Би энэ хүний үзэн ядгаад байгаа хүмүүсийг яг үзэн ядах ёстой юу? Би ямар найдвартай сурвалж хайх вэ? Гэх мэтчлэн зогсож чадах юм бол бид нар демагогуудыг зогсоож чадна. Ийм демагогууд төрж гарахгүй байх юм бол бид нар хүмүүнлэг иргэний арчилсан нэгнээ хадгалж чадна гэдгээ ойлгох хэрэгтэй байна.